За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 2 сарын 3-ны өдөр байна. Леви номны 22 дугаар бүлгээс 23, 24 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За 22 дугаар бүлгээс эхлээд уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь: Аарон болон түүний хүүгүүдэд чи энэ үгийг хэлсгүй. Израилийн ард түмнээс надад өргөн барьж, нэгэнт минийх болгосон ариун зүйлд та нар болгоомжтой хандан миний нэрийг гутаахгүй байх хэрэгтэй. Би бол мөнхийн эзэн билээ. Тэдэнд бас чи энэ үгийг хэлсгүй. Израилийн ард түмнээс мөнхийн эзэн надад өргөн барьж, нэгэнт минийх болгосон өргөлд та нарын удмаас хэн нэгэн цээртэй үедээ гар хүрвэл тэр хүн дахин хизээж миний өмнө ойртон ирж үл болно. Үүнийг үеийн үед даган мөрдөсгүй. Би бол мөнхийн эзэн билээ. Аароны удмынхнаас арьс өнгөний өвчтөй юм уу? Бэлэг эрхтнээс нь юм ялгарч байгаа хүн эдгэрэн эдгэртлээ надад өргөсөн ариун хоолноос идэж үл болно. Нас барсан хүний шарилд хүрсэн, үрийн туслаа гойжуулсан хүн цээртэй амьтнаас болоод цээртэй болсон. Бузартай хүнд гар хүрч бузартсан хүн тэр өдрийнхөө оройн хүртэл цээртэд тооцогдно. Тийнхүү цээртэй болсон сүмийн ариун тушаалтан нь бүх бие угаасныхаа дараа надад өргөсөн ариун хоолноос хүртэлцэж болох юм. Нар шингэснээс хойш тэр хүний цээр тавигдсан тооцож, үүний дараа өргөлийн ариун хоолноос хүртэлцэж болно. Тэр бол сүмийн ариун тушаалтны идэх ёстой хоол мөн. Сүмийн ариун тушаалтан нь өөрөө үхсэн эсвэл араатан амьтанд бариулсан малын махыг эдэн өөрийгөө бузарлаж үл болно. Би бол мөнхийн эзэн билээ. Сүмийн ариун тушаалтан хүн бүр миний хэлсэн бүх тушаалыг дагаж байх ёстой. Тэгвэл миний үгийг зөрчин гим хийснээрээ миний нэрийг гутаасан учраас амиа алдах болно. Тэднийг ариутхан өөрийн болгосон мөнхийн эзэн бол би билээ. Надад өргөсөн ариун хоолноос гадны хүн хүртэлцэх нь хориотой юм. Сүмийн ариун тушаалтныг амьдран сууж байгаа хүн тэдний хөлсний зарцнараа тийм хоолноос хүртэлцэж үл болно. Харин сүмийн ариун тушаалтан нь өөрийнхөө мөнгөөр боол худалдаж авсан бол мөн тэдний гал голомтонд төрсөн боол байгаа бол тийм хүн тэр хоолноос хүртэлцэж болох юм. Хэрвээ сүмийн ариун тушаалтны охин нь гадны хүнтэй гэрэлсэн бол надад өргөсөн ариун хоолноос хүртэлцэж үл болно. Харин сүмийн ариун тушаалтны охин нь үр хүүхэдгүй бэлэвсэн эхнэр юм уу? Нөхрөөсөө салсан хүүхэдгүй эмэгтэй байгаад эцгийнхээ гэрт буцаж ирсэн бол урд нь хүүхэд байсныхаа адилаар өргөлийн хоолноос хүртэлцэж болох юм. Өөр ямар ч гадны хүн тэрхүү хоолноос идэж үл болно. Харин ямар нэгэн хүн санамсаргүйгээр өргөлийн ариун хоолноос идсэн бол эдсэн хоолны бүх үн дээр түүний 20% тэнцэх үнийг нэмж төлөөд сүмийн ариун тушаалтанд өгөх ёстой. Израилийн ард түмнээс мөнхийн эзэн надад өргөсөн ариун зүйлийг сүмийн ариун тушаалтнууд өөрсдөө бузарлаж үл болно. Хэрвээ гадны хүн өргөлийн ариун хоолноос идвэл гин буруу тэдэнд хоол өгсөн Израиль хүнд ноогдон шийтгүүлэх болно. Учир нь гэвэл өргөлийн хоолыг ариун болгосон мөнхийн эзэн бол би билээ гэв. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь: Аарон болон түүний хүүгүүд улмаар Израилийн бүх ард түмэнд хандан чи энэ үгийг хэлсгүй. Ямар нэгэн Израиль хүн юм уу тэдний дунд сууж буй ямар нэгэн харийн хүн нь амлсан зүйлээ биелүүлэх болон ам өчиг өгсөнтэй нь холбоотой сайн дурын өргөлийг надад өргөж болно. Мөнхийн эзэн надад тийхүү шатаах өргөл өргөхдөө ямар ч өөсөвгүй бух хуц юм уу ухан өргөл би хүлээн авна. Нэгэнт би хүлээн авахгүйгээс хойш өөсөвтэй малыг надад өргөж үл болно. Надад эвийн өргөл өргөхдөө эсвэл амлсан зүйлээ биелүүлэхтэй холбоотой юм уу өөр нэгэн сайн дурын өргөл өргөхдөө мал сүргээс ямар ч өөсөвгүйг нь шилэн авч байх хэрэгтэй. Тэгсэн цагт би өргөлийг чинь хүлээн авна. Сохор доглон өрөөл татанхай гимтэлтэй эсвэл нойтон хуурай ямар нэгэн арьс өнгөний өвчтөй малыг мөнхийн эзэн надад өргөж үл болно. Тийм малыг өргөлийн ширээн дээр шатаан мөнхийн эзэнд өргөж үл болно.
Би мөч эрэхтэн дэндүү урт эсвэл дэндүү богино малыг сайн дурын өргөлд өргөж болох боловч амлсан зүйлээ биелүүлэхтэй холбоотой өргөлд тэр нь тохирохгүй. Төмсгөн хавдсан, няцарсан, гэмтсэн эсвэл түүнийг нь огтолж зассан малыг мөнхийн эзэн надад өргөл болгож үл болно. Нутаг орондоо байхдаа та нар тийм малыг хизээж бүү өргөхдөө. Мөн тийм малыг харин хүнээс аваад ертөнцийн эзэндээ өргөж үл болно. Нэгэнт тийм мал нь өө сэвтэй. Гэмтэд согогтой учраас би түүнийг өргөл болгон хүлээж авахгүй гэв. Улмаар мөнхийн эзэн Мойсед цааш нь хэлэхдээ нялх төл мал буюу тугалах хурга ишгийг төрсний дараах эхний 7 хоногт нь эхээс нь салгаж үл болно. Харин 8 дахь өдрөөс нь мөнхийн эзэнд өргөл болгон шатааж болно. Үүнийг би хүлээн авна. Тийм нялх төл мал болох тугал хурга ишгийг өргөл болгохдоо ихтэй нэг өдөр нядалж болохгүй. Тийхүү мөнхийн эзэнд талархал болгон өргөл өргөхдөө өөрсдийг чинь би хүлээн зөвшөөрөхөж дүрмүүдийг л дагаж багтав. Тэгээд өргөлөөс үлдсэнийг нь тэр өдөртөө идэж дуусгах ёстой. Түүнээс юу ч үлдсэн үлдээн хонуулж болохгүй. Би бол мөнхийн эзэн билээ. Миний тушааж хэлсэн бүх үгийг даган мөрдөж багтав. Би бол мөнхийн эзэн билээ. Миний ариун нэрийг хизээч бүү утагтав. Харин би Израиль үндэстний дунд ариун нэрээ өргөмжлүүлж байх болно. Та нарыг ариун болгогч мөнхийн эзэн бол би билээ. Өргөмжлөн дээдэлдэг ертөнцийн эзэн чинь болохын тулд та нарыг Египт нутгаас чөлөөлөн гаргасан мөнхийн эзэн бол би билээ гэв. За өргөжлүүлэн 23 дугаар бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь Израилийн ард түмэнд чи энэ үгийг хэлсгүй. Мөнхийн эзний тогтоож өгсөн баярын өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэж тэр өдөр нь та нар хамтдаа намайг өргөмжлөн хүндэлж багтав. 7 хоногийн 6 өдөр нь ажиллаж бай. Харин 7 дахь өдрийг баяр ёслолын өдөр болгон амарч багтав. Тэрхүү ариун өдөр аливаа нэгэн ажил хийлгүй. Зөвхөн хуран чуулж намайг өргөмжлөн хүндэл. Хааж амьдран суухдаа энэ өдрийг мөнхийн эзнийг хүндэтгэх ариун өдөр болгон тэмдэглэж багтав. Мөнхийн эзэн миний тогтоосон бусад баяр ёслол хурлын өдөр буюу амралтын ариун өдрүүдийг чи тэдний дунд зарлан тунхаглах хэрэгтэй. Жил бүрийн 1-р сарын 14-ний өдөр мөнхийн эзэн миний тогтоосон дээгүүр өнгөрөх баярын өдөр эхэлнэ. Мөн 15-наас эхлэн мөнхийн эзний тогтоосон эсгээгүй талхны баярыг өдрийг тэмдэглэж түүнээс хойш 7 хоногийн турш эсгээгүй талх идэж багтав. Энэхүү баярын эхний өдөр нь бүгд нэгэн дор хуран чуулж намайг өргөмжлөн хүндэлнэ. Тэр өдөр аливаа нэгэн хүн ажил хийж үл болно. Баярын тэр өдрүүдэд 7 хоногийн турш мөнхийн эзэн надад зориулан шатаах өргөл өргөж багтав. 7 дахь өдөртөө бүх ажлыг дахин зогсоогоод зөвхөн нэг дор хуран чуулж намайг өргөмжлөн хүндлэх хэрэгтэй гэв. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь Израилийн ард түмэнд чи энэ үгийг хэлсгүй. Та нар миний аваачиж өгөх нутагт орж сууршаад тарай тарж ургац хураан авахдаа ургацын дээж болгон хамгийн анх хадсан тарианаасаа багцлан боож эхний тэр юужийг сүмийн ариун тушаалтанд авчран өгч багтав. Сүмийн ариун тушаалтан нь тэр юужийг мөнхийн эзний өмнө гардан барихад би та нарыг хүлээн зөвшөөрнө. Сүмийн ариун тушаалтан нь үүнийг миний ариун өдрийн дараагийн өдөр нь надад өргөн барина. Ургацын дээжийг надад гардан барьсан тэр өдөртөө ямар ч өөсөөгүй эрт төлийг мөнхийн эзэнд шатаах өргөл болгон барьж багтав. Мөн буудаан өргөл өргөхдөө оргомлын тостой хольсон 12 ефа гурилыг мөнхийн эзэн надад зориулан гал дээр шатааж түүний уур хилэнг тавшруулсан үнэр бүхий өргөл болгохоос гадна уух ундны өргөл болгож 4-1 хин усан үзвийн дарс өргөж багтав. Тийхүү ертөнцийн эзэндээ өргөл өргөхдөө
Нааш шин ургацын түүхий бол шарсан буудай түүгээр хийсэн талах бин аль нэг нь ч идэж үл болно. Энэ хуулийг хаанч амьдарч буугаас үл хамааран үеийн үед удмаараа даган мөрдөж байгт. Мөнхийн эзний ариун өдрийн маргааш нь ургацын дээжийг надад гардан өргөснөөс хойш өдөр сарыг тоолон улмаар 7 хоног өнгөрснийхэн дараа буюу ургацын дээжийг гардан өргөснөөс хойш 5 дахь хоног дээр нь шинэхэн хадсан буудайн гурилаас мөнхийн эзэн надад бас нэгэн өргөл болгож байгт. Айл өрх үр мөнхийн эзэн надад эдээний дээж болгон гардан өргөхөөр 2 талах авчрах бөгөөд тэр нь тус бүр 12 ефа. Дээд зэргийн гурилаар хөрөнгө хийж эсгээд жигэнсэн талах байх ёстой. Үүний хамт ямар ч өөсөөгүй 7 төлөг, 1 бухан бяруу, 2 хуцыг мөнхийн эзэн надад шатаах өргөл болгон барьж байгт. Түүнтэй хамт буудаан өргөл, ундны өргөлийг шатаан гал дээр өргөл барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлж байгт. Мөн тэр үед нэг борлон ухан авчраад гмийн өргөлд өргөж, тус бүр 1 настай 2 эр төлөг аваачаад эвийн өргөлд нь өргөж байгт. Сүмийн ариун тушаалтан нь тэдгээрийг ургацын дээжээр барьсан талхны хамт мөнхийн эзэн миний өмнө гардан өргөнө. Тиймээс тэр 2 төлөгийг мөнхийн эзэнд өргөн барьсны дараа тэр нь ариун болсон тооцогдсон сүмийн ариун тушаалтных болно. Тэр өдрийг Израилийн ард түмний дунд баяр ёслолын өдөр болгон зарлаж, хүндэтгэлийн хурал хийх өдөр болгоод аливаа нэгэн ажлыг зогсоож байгт. Та нар хаана амьдарч буйгаасаа үл хамааран үеийн үед үр удмаараа энэхүү хуулийг даган мөрдөж байх ёстой. Мөнхийн эзэн Мойсед цааш нь хэлэхдээ жил бүрийн 7 дугаар сарын 10 бол Израилийн ард түмний гмийг цагаатгах өдөр болно. Тэр өдрийг амралтын өдөр болгон хуран чуулгахдаа намайг өргөмжлөн хүндэлж хоол идэлгүй байж зөвхөн мөнхийн эзэн надад өргөл өргөн шатааж байсугай. Тэр өдөр аливаа нэгэн ажлыг зогсоож байгт. Учир нь гэвэл тэр өдөр бол та нарыг өөрсдийгөө мөнхийн эзэн, ертөнцийн эзнийхээ таалалд нийцүүлэх өдөр болно. Тэр өдөр хоол идсэн хүнийг миний хүмүүсийн тооноос хасах хэрэгтэй. Тэр өдөр ямар нэгэн ажил хийсэн хүний ам биеийг би өөрөө хөнөх бол. Тэр өдөр хинч ямар ч ажил хийж үл болно. Энэхүү хуулийг хаанч амьдарсан үеийн үед даган мөрдөж байгт. Тиймээс 7 сарын 9-ний өдөр үдшээс эхлэн тэр өдрийг амралтын өдөр. Тиймээс 7 сарын 9-ний өдрийн үдээс үдшээс эхлэн тэр өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэж, хоол идэхээ болоо дараагийн өдрийн үдэш хүртэл юу ч идэж үл болно. Мөнхийн эзний ариун өдрийн адилаар тэр өдөр басгүй ажил хийж үл болно гэв. Мөнхийн эзэн Мойсед цааш нь хэлэхдээ Израилийн ард түмэнд чи энэ үгийг хэлсгүй. Жил бүрийн 7 дугаар сарын 15-наас эхлэн бүтэн 7 хоногийн турш та нар ургацны баярыг тэмдэглэн мөнхийн эзэн намайг өргөмжлөн хүндэлж байгт. Тэрхүү 7 хоногийн эхний өдөр нь та нар хуран чуулаад зөвхөн намайг өргөмжлөн хүндлэх бөгөөд аливаа нэгэн ажлыг зогсооно. Түүнээс хойш бүтэн 7 хоногийн турш мөнхийн эзэн өргөл өргөсөн шатаах болно. 8 дахь өдөртөө дахин хуран чуулж мөнхийн эзэн намайг өргөмжлөн хүндэтгсэн өргөл барин шатааж байгт. Тэр өдөр нь үндэтгэлийн хурал хийх өдөр учраас хинч ямар ч ажил хийж үл болно. Эдгээр нь мөнхийн эзэн миний зарлан тогтоосон баяр ёслолын өдрүүд.
Түүнчлэн мөнхийн эзэн миний тогтоосон ёсоор бям гарагийг миний ариун өдөр болгон тэмдэглэж, надад зориулсан хандив өгч, надад амласан зүйлээ биелүүлэхтэй холбоотой өргөл болон сайн дурын өргөлүүдийг бас тэр өдрүүдэд өргөж багтав. Жил бүрийн 7 сарын 15-наас ургац хурааж дуусныхаа дараа 7 хоногийн турш ургацын баярыг тэмдэглэн мөнхийн эзэн намайг өргөмжлөн хүндэлж багтав. Тэр баярын эхний болон эцсийн өдрийг ертөнцийн эзний ариун өдөр болгож багтав. Тэр баярын эхний өдөр хамгийн сайн модноос авсан жимс, дал модны мөчөр, навчид модны гишүү, горхийн унжгар уд модны мөчрийг цуглуулan бариад мөнхийн эзэн ертөнцийн эзнийхөө өмнө 7 хоногийн турш баярлан цэнгэлдэж багтав. Мөнхийн эзэнд зориулсан тэр баярыг жил бүр 7 хоногийн турш тэмдэглэн үеийн үед үр удмаараа энэхүү хуулийг даган мөрдөцгөөгдөв. Тэр баярыг жил бүрийн 7 дугаар сар тэмдэглэж багтав. Тэр үед Израиль хүн бүр 7 хоногийн турш уртсан цов. Учир нь гэвэл Израилийн ард түмэн та нарыг би Египт нутгаас чөлөөлөн гаргасны дараа та нар цөл газраар нүүдлэн уртсан сууж байсан. Тэр цагийг хойч үе чинь санан дурсаж байх ёстой. Би бол мөнхийн эзэн, ертөнцийн эзэн чинь билээ гэв. Тийхүү Мойсе мөнхийн эзний тогтоосон баяр ёслолын өдрүүдийг Израилийн ард түмэнд тунхаглан зарлалаа. За 24 дугаар бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсед цааш нь хэлэхдээ асар сүмийн доторх дэнлүүг байн гасаалттай байлгахын тулд чи Израильчуудад тушаал өгч дээд зэргийн чанар бүхий чидүүн жимсний тос авчирч багтав. Химэн тэдэнд хэлсгүй. Надтай уулзах асар сүмийн дотор миний тогтоосон гэрээний авдрыг тавьсан онцгой ариун газрыг тусгаарлсан хөшгөний өмнө тавьсан тэрхүү дэнлүүг Аарон нь өдөш бүр ноцоогоод өглөөнд болтол асаалттай байлгах үүрэгтэй. Энэ хуулийг үеийн үед үр удмаараа даган мөрдөж багтав. Шижир алтаар хийсэн суурьтай тэрхүү дэнлүүг Аарон нь мөнхийн эзэн миний өмнө байнга засч зохих ёсоор нь гэрэлтүүлж байх үүрэг болно. Дээд зэргийн гурилаар 12 ширхэг талах барьсгүй. Талах бүрийг хийхэд 12 ефа гурил орно. Тэрхүү талхнуудыг асар сүмийн доторх шижир алтан ширээн дээр 2 игнээ болгон өрж багтав. Игнээ бүрт 6 ширхэг талах байна. Улмаараа тансаг үнэрт гүгэл аваад игнээ бүрт тавьсгүй. Мөнхийн эзэн надад өргөл өргөн шатаахтаа талхны оронд тэрхүү гүглийг хэрэглэж багтав. Мөнхийн эзний ариун өдрөөр Аарон нь Израилийн ард түмнийг төлөөлөн тэрхүү талхнуудыг мөнхийн эзэн миний өмнө өрж тавих ёстой. Энэ нь тэдний хүлээж авсан мөнхийн үүрэг болно. Дараа нь сүмийн ариун тушаалтан Аарон болон түүний хүүгүүд тэрхүү талхнуудыг миний ариун сүмийн хашаан дотор байхдаа идэнэ. Учир нь гэвэл тэр нь мөнхийн эзэн надад зориулсан шатаа өргөлүүдийн нэг хэсэг учраас үнэндээ ариун юм. Энэ дүрмийг тэд үеийн үед дагаж мөрдөх ёстой. Нэгэн удаа Израиль ихтэй Египт эзэгтэй нэгэр Израильчуудын дунд орж ирээд нэгэн Израиль хүнтэй хэрэлдэн маргалдаж эхлэв. Израиль эмэгтэй тэрхүү мөнхийн эзний ариун нэрийг доромжлон хараасан учраас түүнийг Мойсед авчраа өгч. Тэрхүү хараал хэлсэн хүнийг хот айлаас гадагш гаргасгүй. Тэгээд түүний хараалыг сонссон хүн бүр толгой дээр нь гараа тавих хэрэгтэй. Үүний дараа Израилийн бүх ард түмэн түүн рүү чулуугаар шидэн цаазлаа. Израилийн ард түмэнд хандан чи энэ үгийг хэлсгүй. Өөрийнхөө өргөмжлөн дээдэлдэг ертөнцийн эзнийг хараасан хүн бүр хийсэн хэрэгээ өөрөө хариуцах болно. Мөнхийн эзний ариун нэрийг басамжаас хүн бүр цаазлуулна. Хэрэгтнийг Израилийн бүх ард түмэн чулуу шидэн хороох хэрэгтэй. Израиль үндэстэн болон та нарын дунд оршин сууж буй харийн хүний хинэнч ялгаагүй ийм хэрэг хийвэл цаазлуулах болно. Хүний ам хүнөөсөн хүнийг цаазалж багтав. Бусдын малыг алсан хүн хохирлыг нь малаар нөхөн төлнө. Амийг амиар төлөх ёстой. Бусдыг гэмтэн зэрэмдгэлсэн хүнийг бас адилхан гэмтээж багтав. Бусдын ясыг хугалсан хүний өөрийнх нь ясыг хугалагдав. Бусдын нүдийг гэмтээсэн хүний өөрийнх нь нүдийг гэмтэгдэв. Бусдын шүдийг булгалсан хүний өөрийнх нь шүдийг бас булга цохогдов.
Бусдыг зэрэмдэг болгосон хүнийг мөн адил болгон шийтгэж багтав. Бусдын малыг алсан хүн хохирлыг нь малаар төлнө. Хүн алсан хүнийг өөрийг нь бас цаазалж багтав. Израильчууд болон тэдний дунд оршин сууж буй харийн хүмүүсийн аль аль нь нэг л хуулийг даган мөрдөцгөөд. Учир нь гэвэл мөнхийн эзэн, ертөнцийн эзэн чинь бий билээ гэв. Мойсе энэ үгийг Израилийн ард түмэнд хэлэхэд израильчууд нөгөө хараал тавьсан хүнийг хот айлаас гадагш гаргаад чулуугаар шидэжээ. Тийхүү Мойсегоор дамжуулан мөнхийн эзний хэлсэн үгийг израильчууд ёсоор нь болгов.